Хичээлийн жилийн төгсгөлд хүүхэд бүр ур чадвар мэдлэг туршлага баттгадаг. Энэ хүрээнд нийслэлийн 82 дугаар цэцэрлэгийн багчууд сурсан бие биелгээ дуу хөгжмөө эцэгчүүдэд толилууллаа. Аав ээж нь хүүхдийн тоглолтыг ирж үзэх, тэднийг чин сэтгэлээсээ дэмжиж, алгадагчин урам хайрлах нь хүүхэд өөртөө итгэлтэй нэгэн болж өсөн торноход хамгийн чухал нөлөө үзүүлдэг байна. 82 дугаар цэцэрлэгийн дунд Б бүлгийн багчууд бие биелгээ бүжиж сурснаа эцэгчүүдтэй анхудаа тоглолт болгон толилуулж байгаа нэ. Хүүхдүүд зааланд орж ирэхдээ эцэгчүүдээ хайж, зарин олж харсныхаа дараа хүүрэн баярлаж, өөртөө улам итгэлтэй болж байгаа нь анзаарэгдэж байлаа. Миний хар бол яг нэг хүүхэд намайг авч хараг байхдаа ингээл хайгаал ингээл харж ирсэн харангуйтаа ингээл шууд нөгөө өөртөө итгэлтэй болоод тэгээ шууд ингээл манай ээж тэрэ нөө гэл ингээд шууд юм нөгөө одоо зоригтой өөртөө итгэлтэй болчихж байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Тэгээ айгуугой хөөрөөл ах шиг гэртээ байхдаа бол аав ээж намайг ирж үзнэ үстэй гэл ерөөсө хэдэн өдөр дий бас аав ээж намайг ирж үзнэ үстэй гэл гэртээ ерөөсө би телевизээр ингээд дуугаа сонсъё бүжигээ бэлдээ гэл ерөөсө өөрөө гэртээ л ингээд яваад. Одоо дуулан, бүжиглэн, жүжиглэн ер нь бол тэгэл нэлээ айгүй хавьяастай л болж харагдаж байна да. Зүгээр годомд явчихтаа хүртэл дуулаад яг саяныхаа дуулж үжигсэн шүлэг доонуудаа бүгднийг аав ээж хоёртой дуулж үжигч үзүүлээл. Ээж ээж. Ээж нь үзэн чи ямар байсан? Гоё ээж. Манай инээ. Гэрийнх нь үзэн чи ямар байсан? Гоё. Чи өнөөдөр ямар дуу бүжиглсэн бэ? Бэлэг. Бие биелгээ юу? Чи бие биелгийн хайл хэсэг дуртай байна. Энэ хэсэг дуртай юм. Чамайг бүгдээ. Адуу. Чи их настай. Гонастэй. Абраа. Чи юуны ямар жилтэй? Матэлтэй. Чи юуны ордын? Мэдээ. Ээж нь гэдэг. Ээж адал. Хавтай би найзлаа хангада тоглоомда хосны шоу огтанда орхан зэрэг харанда хам ажлыг хийндэ. Багш бол нөгөө заа сургаа биж байгаа хүүхдүүд би чадж яах гэдгээ одоо яг өөрөөрөө илэрхийлж байгаа учраас ингээд аав нь харагдахад ээж нь харагдахад хүүхдүүд үнэхээр одоо ингээд яг би чадж яах гэдгээ харуулж те баясаж бүр ингээд өөртөө бүр зоригтой итгэлтэйгээр харуулж яах. Тэгэхэд өнөөдөр ингээд хүн болгон хүүхэд болгоны ээж аав гэр бүлээс нэрсэн учраас хүүхдүүд яг тэр чинээгээр өөрийгөө илэрхийлээд өөрийнхөө чадж байгааг би чадж байгаа шүү мундаг байх шүү гэдгээл яг ингээд харуулсан. Одоо хүүхдүүдийн хувьд бол одоо Монгол бүжгийг хийхэд маш их төхөөд яагаад бол Монгол хүний одоо цуснд нь байдаг гэх юм уу одоо генд нь байдаг. Тийм учраас одоо хүүхэд болгон авьяастай авьяасгүй гэж ялгахгүй. Тэгэхээр өөрийн биений аясаар хийгддэг учраас хүүхдүүд маш хамрахаас сурдаг. 2025-аас 2026 оны хичээлийн жилд 3 наснууд 20 орчим дуу бүжиг шүлэг сурсан байна. Шүлэг хүүхдүүдийн ярих чадварыг сайжруулдаг бол дуу бүжигний нээлттэй өөрийгөө илэрхийлдэг болоход тусалдаг тул өөрийнхөө чадах хэмжээнд хийх нь хангалттай гэдгийг багш хэлж байлаа. За энэ өнөөдөр хүүхдүүд гэр бүл нь тэднийг дэмждэг, тэднэр бахархдаг гэдэг мэдрэмж авснаар цаашид олон зүйлд суралцах итгэлийг олж авлаа.